Лонгомын хөргийн Game Point podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. LA Otosod, San Francisco-с ял та бүхэнд хамт байна. Game Point podcast-ийн энүүлэлийн ерөнхий ивент тэтгчээр үе мөчний шингэн доктор Joint Movement Glukosame-ийн ажиллаж байгаа. За энэ шидтэй глукозаминыг та бүхэн Aptek цэгийн сайтаар ороод захиалгаар Улаанбаатар хот дотроо үнэгүй хөргүүлэх боломжтой болсныг дуулгахад таатай байна. Хэвтрийн дэглэмтэй үе мөчний өвчтэй за тэгээд спортоор хичээлж байгаа гимтсэн бүх хүн зориулагдсан энэ бүтээгдэхүүнийг танд хүргэлтээр Joint Movement Glukosame Mongolia хүргэж байгаа шүү. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй, бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, ахмад настан, суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. За бид хоёрын ярих эхний сэдв ярих гад бэлдэжсэн сэдвтэй маань холбоотой маш том дуйлантай нийтлэл гарлаа. Энэ бол ESPN-ийн их сурвалж Shams Charania-гийн маш том нийтлэл, маш урт нийтлэл. Энэ нийтлэлтэй холбоотойгоор бид хоёр яриа гэж бодож байна. Энэ дугаарын нэрийг ч гэсэн нийтлэлтэй холбоотойгоор гэж бодож байна. Giannis Antetokounmpoгийн Milwaukee Bucks-т авчирж байгаа болон одоо Giannis Antetokounmpoгийн харагдаж байгаа тэр имижийн талаар одоо чи юу гэж бодож байна? Өнөө өглөө гарсан нийтлэг нь шүү. Тий, өнөөдөр гарсан нийтлэг уншсан. Тэгээд яг одоо Giannis ямар харагдаж байна? Ерөнхийдөө Giannis болон Milwaukee Bucks хоёрын одоо харилцаа яаж харагдаж байна гэхээр нэг юм токсик гэр бүл байдаг штэ. Одоо би чам тайртай штэ. Хайртай болоод хардаад байд юм аа гэж хэрүүл өдөөлж шигвэл яа тий. Зодоо зөхөө идэг ч юм уу тий. Тим гэр бүл өдөө. Яг тэрнтэй адилхан шиг санагдаад байгаа байхгүй. Ер нь бол Milwaukee-гийн биш ээ. Giannis болохоор нүүрэн дээрээ болохоор би энд хотод тайртай, энэ баг тайртай, би энэ хотын төлөө, энэ багийн төлөө хожмоор байна гээд байгаа мөртлөө цаагаараа шал ондоо юм хийгээд идэх ч юм уу. Bucks бас бид нар Giannis-ыг авч үлдмээр байна. Ингээд цаашаа Giannis-тай одоо юу гэдэг төгсөн баг босгоод хожмоор байна гэсэн ч гэсэн тэгээд тэр нь одоо хүслээр нь болдгоо. Одоо ийм байдал төвч тэгээд хин ч гэсэн хэлсэн байл л штэ. Shams ч гэсэн хэлсэн байлээ. Энэ багийн одоо нэг хүн энэ одоо яг байгаа нөхцөл байдал бол үнэхээр токсик байна гэсэн үнэхээр токсик л харагдаж байна. Тэгээд энэ бигийн хамгийн токсик баг болж таарлаа. Тэгээд үйл явдал яаж өрнөд байгаа вэ гэхээр Giannis сүүлийн 3 дугаар сар гарснаас хойш би тогломоор байна гээд байгаа юм. Milwaukee Bucks болохоор Giannis-ыг гэмтлээс нь сэргийлээд ер нь бол удирлыг нь дуусгацсан. Дуусгах саналыг тавьсан. Giannis бол хүлээж авахгүй одоо болтол тоглоно гээд байгаа юм. Энэ баасан гарагтал тоглоно гээд байгаа юм. Тэгээд эн чинь нөгөө нэг тоглогчдын холбоо NBA-гийн хооронд байдаг нөгөө нэгдсэн ерөнхий гэрээн дээр бас нэг зүйл зардалдаг зөрчин штэ. Тоглогч эрүүл мэндийн хувьд тоглох боломжтой байхад түүнийг тоглохгүй байна гэдэг тоглогчийн эрх ашигыг зөрчнөө гэд NBA-гээс мөрдлөн одоо шалгалт явуулсан. Тэгээд мөрдөн шалгалт явуулсан чинь хамгийн инээдтэй нь шүү дээ ингэсэн. Milwaukee Bucks за окей. Milwaukee Bucks-ийн эмчнэр нь бол ингэж байгаа юм байна. За чи бол болоогүй гэмт хэрсэл байгаа. Тийм учраас ингээд тоглохгүй ингээд улирлаа нэг мөр шатаун хийгээ чамд ингээд идэх хугацаа хэрэгтэй гэдэг. Янас энэ улиралд бараг 5 дахь гэмтчлээ шүү дээ. 4 5 дахь нь болчихоо. Тэгэнгүүт Янас болохоор үгүй би тоглоно гэдэг гэж байна. Тэгэнгүүтээ за тэгвэл тоглохын өмнөх нөгөө нэг юм нэг процедур үүдэг шүү дээ. Эхлээд ингээд контакттай бэлтгэлд оролцоод 3-9-3 тоглоо дараа бүтэн багийнхан контакттай бэлтгэлд оролцсон. Эхлээд 3-9-3 тоглож эхлэх гингүүт үгүй гэдэг байгаа гинэ. Тэгсэн мөртлөөсөө би талбайдаар гармаар намайг тоглохгүй байна гэд хэвлэл мэдээлэлд очиж яриад байна гэж байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө яах гэж байгаа ингээд битэр бүр ярьж ирсэн. Giannis яах гээд байгаа юм бол тоглож яах гээд байгаа юм бол гэсэн чинь ах トゥ хоёр Thanasis, Alexis хоёр нь яг одоо тоглож байгаа. Хэрвээ Giannis хамт хувц өмсөд Milwaukee Bucks-ын талбай дээр гарах юм бол энэ NBA-гийн түүхэнд ах トゥ 3 нэг багт тоглосон NBA-гийн бараг дахиж давтагдахгүй 6 ганц түүх болох байх. Ерөөсөө л Giannis-ийн зорилго юм. Гүү, зөвхөн наад чинь биш. Наад гон дээр чинь бас. За ямар ч зүйл тэгвэл эхний зорилго нь юм. Эхний зорилго нь мэдээж наад чинь баг. За эхнийхөө хоёр дахь уу. Гэтэ би бол эхний зорилго нь одоо миний хэлэх гэж байгаа зорилго гэж бодоод байгаа. Giannis Antetokounmpo Nike-тэй гэрээ хийхтэй биш үү те. 41
долларуудаас дээш тоглоод бонус авна гэдэг гэрээс юм байна. Тэр нь яг хэдэн долларын бонусыг бид нар мэдэхгүй. Гэхдээ Shams-ийн бичснээр significant гэхээр нэлээд өндөр хэмжээний бонус байгаа байхгүй. Тэгээ энэ жил л штэ те Янас нийтдээ 36 гейм тоглолцсон. 36 тоглолт тоглолцсон байна. 41-д авах гээд байгаа байхгүй. 41-д хүрэх гээд байгаа байхгүй. Тэгээ одоо тэгтээ зүг хүрэхээс өнгөрсөн. Тэгээд тэр бонус авч чадахгүй болоо тэгээд тэрэндээ шаарлахад байгаа. Угаа 3 сараас хойш тоглоё гэдэг нь мэдээж 41-т хүрэх гээд байгаа. Тийм. Тэр Milwaukee Bucks болохоор гүй чи ингээд одоо Milwaukee Bucks инч зүв. Одоо тэгтээ зүг ингээд явхаар болсон, салахаар болсон бол одоо Янасыг ер нь тоглуулж дахиж бэртээгээд бол хэрэггүй байхгүй. Тэр Янас яаж вэ? Янасын юм нэг юм чип зан зөндөл үеийн үед л гарч ирдэг шүү дээ. Ерөөсөө нөгөө одоо яг нөгөө хэцүү амьдрал айгүй олон тоглож хэцүү амьдралаас гарч ирсэн л да. Гэхдээ Янас одоо бол энэ чип зангаа ерөөсөө гихгүй байгаа байхгүй. Үнгүй юм уу гэж асууж авдаг тийм нэг авах тагс нөгөө мохоо үг гэж тийм өсгөө өглөө айлтгүй гэлээ. Тэгээд дээрэс нь одоо энэ ах トゥ хоёроо хоёуланг NBA-д авчираад гэрээтэй болгочих чинь гэдэг чинь Milwaukee Bucks-ийн зүгээс бүх зүйлээ өгж байгаа юм. Тэгэнгүүтээ одоо энэ чи үхээр баг ингээ унах гээд шүү дээ. За уг нь ингэсэн гэж аана. Тэр нийтлэл дээр гарснаар 3 дугаар сарын эхэнд Milwaukee Bucks плей-оффын төлөө дайрж исэн. Тэгээ 3 дугаар сарын эхний 1-2 тэр 1-2-ны Boston Celtics, Chicago Bulls-ийн эсрэг хийх тоглолтууд маш их ач холбогдол өгч ирсэн. Тэгсэн чинь тэр тоглолтод бут нэргүүлсэн. Тэгээ нөхцөл байдал муудаад 2 ч удаа энэ өнгөрсөн 3 сард 2 ч удаа багийн уулзалт болсон гинэ. Эхлээд Doc Rivers тоглогчтой уулзаад дараа нь тоглогчид хоорондоо уулзсан юм уу? Эсвэл зөвхөн ахмад тоглогчид хоорондоо уулзсан юм уу? Ямар ч гэсэн нэг 2 уулзалт болсон юм байна. Тэр бүгд дээр Янсийн одоо манлайл ерөөс байгаагүй гэх үү? Аль хэзээний хувьд солих хүрээний уур амьсгал токсик болцсон байсан. Тэгэхээр ингээд 3 дугаар сарын энэ тоглолтуудад ингээ хожигдоод за ингээ плей-офф ер нь найдваргүй болчлаа, худлаа болчлаа гэд баг ингээд өөрийгөө бодож эхлэн штэ. Нэгсэндээ баг гэдэг чинь тэр багт байгаа бүх хүн байхгүй. За тэгвэл одоо ингээ нэгэд энэ үйлрэл найдваргүй болсон юм чинь унаад драфтын ирэх дээгүр ирэх аваад тэр ирэх үйлрэл тэр драфтын ирэхэд тоглогч болгодог ч юм уу эсвэл сайн залуу тоглож авдаг ч юм уу тиймэрхүү байдлаар одоо явъя гэд багийн чиглэл гарангууд Янас гэхдээ би тогломоор байна гэдэг байгаа чи энэ хүнд ерөөсөө Milwaukee Bucks гэдэг баг аль хэзээ хамаагүй болсон юм. Аль хэзээ хамаагүй болсон. Тэгээд Shams хэлсэн байна шүү дээ. Нэг хөлн дотор нэг хөлн гадна байгаа багийн лидер нь юм бахад багийн уур амьсгал ямар байх нь ойлгомжтой гэдэг. Янасын тал бие нь аль хэзээ хаалгаар гараа явцсан багтаа байхгүй. Тий. Яг тийм нарциссист хүмүүс байдаг шүү дээ. Одоо ингээд гаднаа болохоор одоо юу гэдэг нэг юм хийгээд цаагаараа ондоо юм хийгээд. Эсвэл хүчрхийлжсэн аа. Эцэсүүлд нь өөрөө хохирогч болоод үлдчихэж тийм үү. Тийм юмыг ингээд байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлждэг тийм хүмүүс байдаг шүү. Яг тэр шиг Янс одоо ингээд нөхцөл байдлыг удирдах байгаа байхгүй. Тэгээд юундээ болохоор одоо шүү дээ тийм Milwaukee Bucks бол үнэхээр Milwaukee Bucks-ыг бодож байгаа. Үнэхээр энэ хотын төлөө гэж бодож байгаа. Үнэхээр тийм хайртай бол одоо Янс бол зүгээр суучих хэрэгтэй байхгүй. Хэрүүл уралгүй. Одоо энэ ингээд цаашаа ингээд ихсэх тусам Янсын нэр хүнд байхгүй боллоо. Янсын ч одоо маркет дээр хүн унлаа. Milwaukee Bucks ч гэсэн одоо бусад багуудаас авах юм бүр багасна л гэсэн үг шүү дээ. Тэгтээ зүгээр одоо явах нь тодорхой болсон, салгын тодорхой болсон. Бусад сольж авах гэж байгаа багууд одоо хамаг юм тавина гэж байх уу? Олон одоо драфтын их өгнө гэж байх уу? Би бол яахгүй чинь. Тэгээд биш үү те. Одоо биш үү те. Milwaukee Bucks хитрхи удаа Янсыг барьчлаа. Тэгтээ тэргүй энэ хүрхийн мэдсээр үйжээж хитрхи удаа барьчлаа. Одоо нөгөө муу шиг тоглож байгаад барьсаар байгаад шалдан оюнгоо хөлдөг юм шүү дээ. Юу тийм хатангаа хөлцдөг хүмүүс байдаг шүү. Яг тэрнтэй адилхан хитрхи ингэж барьсаар байгаад одоо Янс бас ингэ леверэж өгчөж байгаа байхгүй. Одоо 100 солигдох юм бол Янс хүссэн газар руугаа явна. Хэрвээ хүсээгүй газар байх юм бол би тоглохгүй гэж сууж штэ. Би гэрээгээ сунхгүй шүү гэдэг ч юм уу. Тэнгүүт Milwaukee Bucks эргээд ямар ч ашиггүй болоод ирж байгаа байхгүй. Тэгээ хамгийн гол нь наад нөхцөл байдал дээр чинь ингэсэн гэж одоо ингээд
яг чи нөгөө яриа эхэлж байхад хэлсэн шүү дээ. Янас бол би I'm loyal guy гэл те. Би явахгүй Milwaukee Bucks бол би ингээд насан туршдаа тоглох баг гэл ингээд сая энэ жил хүртэл ярьсан шүү дээ. Бүр нэг хоёр үзүүртэй зүү чинь. Тэгээд Milwaukee Bucks гэсэн бид нар авч үлдмээр байна гэдсэн чинь 2020 2023 онд Янас 2 удаа гэрээгээ сунгасан байдаг. Тэгээд хойлонд нь гэрээгээ сунгахдаа Янасын талаас юу гэж хэлсэн бэ гэхээр хэрвээ солигдох цаг нь ирэх юм бол баг хамтарч ажиллаа солилцоог хийн шүү гэж хэлсэн байгаа байхгүй. 2 удаа шүү дээ. Одоогоос 6 жилийн өмнө, 3 жилийн өмнө. Тэгэл тэгсэн мөртлөө Янас би үнэж би юм шудраг би өстой нэг багтаа үнж байдаг хүн гээ яриа яваад исэн хамгийн хошин байгаа байхгүй. За нэгт тэр. Хоёрт солилцооны цонх хаагдахаас 2-7 хоногийн өмнө Янас менежертэйгээ уулзаа за Milwaukee Bucks за одоо солигдъё гэдэг хүсэл тавьсан гинэ. Тэгээд Milwaukee Bucks за окей тэгвэл саналыг сонсч эхлэгээд багуутай холбогдож эхлээд Miami Heat хамгийн өндөр саналыг тавьсан буюу Miami Heat-ийн саналыг ер нь бол баг зөвшөөрсөн байсан юм байна. Tyler Hero, Kelly Ware тэгээд өөр бусад тоглогч нар тэгээд драфтын эрхүүд дээрээс нь swap ирэх маш өндөр санал авахгүй юм чинь. Тэгээд Golden State Warriors, Minnesota Timberwolves хоёр сүүлийн өдөр хүртэл явж байгаа нэрээ татцсан. Яг солилцооны цонх чи хэдэн таглав? 6 таглав. 5 дохой. 5 шиг санагдчихна. 5-ны өглөө хэлсэн гинэ. Miami Heat за бид нар саналж явал. Шалтгаан нь юу гэсэн бэ гэхээр багийн эзэн ерөөсөө за Янасыг ингэж үн хөрж байгаа юм бол 100 хадгалчих. 100 илүү үн хөрнө гэж. Чи ч гэсэн өмнөх подкастууд дээр тэгжсэн шүү дээ. Янас илүү 100 хөрнө яадаг юм бол илүү олон драфт ирэхүүд гарч ирнэ. Яг тэрийг л харсан байгаа юм. Харамсалтай нь цаашаа үйл явдал ингэж токсик болно гэж бодоогүй байсан уу? Эсвэл бодож ирснээс нь илүү токсик явсан. Тэгээ хамгийн гол нь солилцооны цонх хаагдах үеэр хаагсны дараа ч гэсэн би солигдохгүй, би солигдъё гэж хүсэлт гаргаагүй, би ой гээгүй, би Milwaukee Bucks-та үлдэнэ гэж ярьж ирсэн шүү дээ. Яаж чаддаг вэ? Тэгж ингэж цаашаа харж ингэж эн чинь ил гардаг шүү. Тэгээд өнөөдөр ESPN Today гэсэн чинь нөгөө Иман Шампурт хэл чинь Шамс чи энэ бүх мэдээллийг тэр хувц солихоронд болж байгаа мэдээллийг яаж ингэж олж аваад идэм бэ гэж. Тэгэхээр лигтэй тий. Тэгээ юм ингээд нөхцөл байдал ингээд янгууд аль нь ямар ч ашиггүй тал руугаа одоо ингээд хуурчлаа л да. Уул нь бол хүлээгээд уул нь юу гэдэг. За бид нар дахиад одоо баг боцгоч магадгүй сайжруулж магадгүй гэдэг дээр байсан бол эсвэл үнэ хайлцуулсан бол шал ондоо авах гэсэн. Одоо тэгээд одоо мэдгүй Майамигийн яг одоо драфт пик нь л ингээ heavy болохоос Майамигийн яг өгж байгаа тоглогч одоо Milwaukee Bucks-ыг хүсэж байгаа тийм залуу ирээдүйтэй franchise тоглогч болж байхгүй гоостой. Tyler Hero, Kelly Ware хоёр бол нэг айхтар би тийм айхтар өндөр өмнө хүрэхээр тоглогч гэж бодохгүй. Тэрийг зөвшөөрөх гэжсэн гээд багууд харчих юм бол одоо яах вэ? Тэрнээс давуулаад нэг айхтар давуулж өгнө гэж байхгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр нь баг болгон энэ хавцаа юм бэ гэж одоо дээр Шэгилс Александрыг буцаагаад авах боломж байхгүй л бахал та. Тийм л дээ. Гэтэ яг үнэхээр desperate баг гарч ирэл. Одоо жишээ нь Эдигийн солилцоон дээр Lakers бол үнэхээр desperate гарч ирсэн шүү дээ. Одоо хамаг юм өгсөн шүү дээ. Яг тэрнтэй адилхан нэг баг гарч ирвэл. Одоо юу гэдэг Golden State үнэхээр desperate аваад Jimmy Butler-ыг өгвөл гэдэг ч юм уу. Гэтэ залуу тоглогч л байхгүй юм л да. Хэмжлийн юм гарч ирнүү гэхээс гэхдээ байна шүү дээ те. Янас эргүүлээд leverage-тай болж ийн гэдэг чинь би 1 жилийн гэрээ сунхахгүй шүү гэх юм бол яг тэр рискийг авах баг бас хэрэг байх уу. Одоо Toronto Raptors-ыг бид нар мэдчихэж байгаа шүү дээ. Kawhi солилцоон дээр бүх юм өгөөд нэг авраг авсан. Тэрнээс хойш ер нь бол буцаа сэргэн босголт руу бол орчих шүү дээ. Тэгэхээр яг тэгж риск хийх одоо тэгээ ялангуяа салингийн цэс ийм өндөр бишээ юу гэдэг хатуу болцсон залуу тоглогч нар хэрэгтэй, драфт пик хэрэгтэй болсон энэ цаг үед яг тийм бол ийм зүйл өх баг гарах уугүй юу гэдгийг бол сайн мэдэхгүй л. Гэхдээ яг энэ одоо плей-офф болоод юу болж өнгөрөх нь ямар баг ер нь бол тэр одоо зөвхөн Янсыг авчих юм бол дараагийн түвшинд рүү орох гэдэг юм байна гэж харагдах нь үү те. Тэрийг л харах л л да. Янсыг авах юм авчих юм бол дараагийн түвшинд хүрэх гээд байна гэдэг багч нь Янсыг авахын тулд маш их зүйлийг өгнө шүү дээ. Тэгээ зөрүүлээд одоо байгаа бүх ирээдүг өгж аавна. Тэгээд ойрын хугацааны амжилт харна те. Риск гоос. Тэ. Тэгээд
Янс нэг жилийн дараа одоо чинь Янс хамгийн гол нь энэ нийтлэл дээр ч гэсэн ил гарсан байсан. Зөвхөн Нью-Йорк Никс тоглоно гэсэн юм байна шүү дээ. Солидох баг нь. Харин тий. Тэгэхээр чинь энэ чинь Нью-Йорк Никс яг өөх тоглогч байж магадгүй ч гэсэн драфт ирэх байхгүй шүү дээ. Бокс ирэх. бүх юм Микал Бриджтер тооцсон баг шүү дээ. Тэгж боддоо баг өөр баг байсан бол чи Нью-Йорк Никс тоглохыг хүсэж байгаа хүнийг нэг жилийн гэрээдгээр хамаг юм өгж авах уу? Тийм болохоор энэ 100 хэрвээ Нью-Йорк Никсээс өөр баг руу солилцоо болох юм бол Янс тэгээд дээрэс 4 жилийн экстеншн хийж иж л явах байх. Тэгээд дээрэс нь Янс шүү дээ те аль хэдийн нөхцөлтэй гэрээ хийдэг тоглогч болцсон юм шүү. Хараа ерөөсө бүтэн сүүлийн хэдэн жил авраг болсноос хойш ер нь сүүлийн хэдэн жил ерөөсө баг бүтэн сизон тоглосонгүй шүү. Дандаа ингээд сизны дундуур ч юм уу сүүлээр ингээд бэртээ байхгүй болчдаг. Nike хүртэл нөхцөлтэй гэрээс мэд чи 41-ийн тоглолт хүрэх юм бол ингэнэ гээд. Тэгээ Zion шиг болцсон байгаа сте. Тэгээ тим хүнийг нэг жил авахын тулд хамаг юм өгөөд тэгээд бүтэн жил тоглуулж чадахгүй бол яах вэ гэдэг нэг асуулт гарч ирнэ сте. Тэгээ дээрэс нь одоо ийм харилцааны асуудалтай байна. Ингээ орж ирэнгүүтээ фронт оффистойгоо ингээд байвал хэцүү. Тэгээ энэ бол Янсын имижийг үнэхээр муу харагдулж байна. Би бол бас л яг тэгж л бодож байна. Тэгээд нөгөө багийн лидер нь суперстар нь ингээд талбын хаалгаар авсан талбын ингээд байгаа үг нь мэддэхгүй байгаад хахаар энэ багийнхаа уур амьсгал, багийнхаа зорилго бүх зүйлд ч нэгдээд тэгээд угаасаа дасгалжуулагч тоглогчдын хооронд угаасаа маш том анцаа хагарал үүссэн юм байна. Тэгээд 2 удаагийн уулзалтан дээр ер нь бол тийм нааштай зүйл болоогүй гэж их сурулж Шамсд хэлсэн юм байна. Бүр сүүлийнх дээр нөгөө одоо ветеран тоглогч нар гэдэг чигтээ туршлагатай тоглогч нараа дуудаад та нар намайг хин гэдгийг хараа. Мэдхгүй бол миний намтрыг унш, Google дээр хар. Би ер нь бол багийг плей-оффт хөтэлдэг авраг болгодог ийм намтартай хүн шүү гэж хүртэл хэлсэн байгаа байхгүй юу. Эн чин тийм найрсаг ярен донд ийм яриа ярихдаггүй шүү дээ, тий. Бүр би чи хийн би хийндээ тулцсан байж шүү дээ. Тэгээд Danny Green яг энэ яриаг сонсчоод би бол Doc Rivers-тай хамт ажиллаж исэн. Ийм нэг супер одон явах гээд ингээд хаалганы гадна гарцсан нөхцөл байдалд ч орж исэн. Тэрний юу гэхээр Kawhi Leonard Spurs-ээс тий. Дараа нь Ben Simmons, James Harden Philadelphia-гаас явах үед яг Danny Green хамт байж таасан. Ийм нөхцөл ямар байдлыг мэднэ. Тэгээд Doc Rivers ийм үед ч гэсэн тийм үг хэлдэг хүн биш. Тэгэхээр тэр багийн уур амьсгал бол үнэхээр токсик байгаа юм байна л гэж Danny Green хэлж илээ. Тэгэхээр бид ямар NB-ийн хувьд солихороонд орж утсан биш аа. Байсан авраг болсон олон жилийн туршлагатай тоглогч нар хүртэл толгоос өсөрч байгааг бодоход Янс энэ багийг үнэхээр утгаар нь сүрүүлчихэд явах нь л гэж би хэлэх гээд байгаа. Сүрүүлчихэд. Тэгээд би өмнөх дугаарууд дээр ч хэлжсэн. Явах гад ингээд солилцоо 8-аа хөшгөний ард яриад эхэлсэн. Өнгөрсөн жилээс эхлээл ингээд нөхөө малтаад эхэлсэн шүү дээ. Би ер нь бол нэг авраг авах юм бол хангалтгүй. Би ийм карьертэй байж нэг аврагтай дуусвал та харамсалтай. Тэгсэн мөртлөөс нөгөө талдаар маргааш нь босч ирэхээр би Milwaukee Bucks-тай үнэнч гэдэг юм дандаа хоёр үзүүртэй зүг яриадсэн өөрөө маш олон хүнийг төөрөгдөлд оруулаад дээсэн байхгүй. Нөгөө талаар одоо монголоор ярил нөгөө шахаа гэдэг шүү дээ. Milwaukee Bucks шахаж болох бүх хүнээ шахсан байхгүй. Ч одоо ах トゥ хоёрын хүртэл авч тоглоод нэгдэж одоо нэгийг авбал 2 үнэгүй гэдэг бонус Монгол л байдаг шүү дээ. Чи нэгийг авбал 1 үнэгүй гэдэг чинь дэлхийн жишгт бол байдаг. Нэгийг авбал 2 үнэгүй гэдэг чинь бол энэ бол дэлхийд байхгүй жишг шүү дээ. Монгол л байдаг жишг шүү дээ. Янс арай л муухан тийм хатгахнаар хэлэхэд хуншгүй зан гаргасан юм байна л гэж нийтлийг хараад би бол бодлоо. Үнэхээр таалагдсангүй. Game Point podcast үргэлжилж байна. Та бүхэн Game Point podcast-ыг Premier Sports-ны сугаар л хавг гарагт за YouTube channel-аар мөн хүл авч үзэх боломжтой байгаа. За бидний дараагийн ярилцах сэдэв бол өнгөрсөн амралтын өдрүүд Los Angeles Lakers багийн хувьд жинхэнэ гамшигын өдөр байлаа. Бүр сүйрэл байлаа гэж хэлж болохоор байна. Яг гэх юм бол бүгдээрээ мэдж байгаа. Oklahoma City Thunder эсрэг тоглосон тоглолтод 30-аад онооны зөрүүтэй хожигдож явж байхад Luka Doncic гойны арын шүрмсөө гимтээгээд тоглолтыг дуусгах гарч явсан. Тоглолт дуусны дараа маргааш наас нэглээд Austin Reeves бас тэр тоглолтын үеэр гимтсэн урт хугацааны гимтэл авсан тодорхойлоод ингээд Lakers-ийн номер 1, номер 2 одоо плеймейкер нь ингээд шууд
out for season. Энийг out for season гэж хэлж байгаа боловч одоо улирлын тоглолт гэж хэлж байгаа боловч миний хувьд баг плей-оффын тоглолттойгоо хамт ингээд дуусч байгаа болов уу гэж хараад байна. Гэхдээ араас нь маш олон өөр мэдээллүүд задраад байна. Яг одоо Лука Дончичийн талаарх гарч байгаа хамгийн сүүлийн мэдээллүүд юу нь юу вэ? 7 хоногийн өмнө шүү дээ. Би зүгээр сонирхуулаад хэлэхэд 7 хоногийн өмнө би Cleveland Cavaliers-тай тоглосон Lakers-ийн тоглолтыг үзсэн байхгүй юу? Яг тэр тоглолтын дээр ер нь бол Smart-аас бусна бүгд тоглосон. Тэгэл чин юу вэ? Чин Lakers contender руу юу вэ? Одоо ястаа шалгалтаа өгнө OKC-тэй яана гэсэн чинь яг 7 хоногийн дотор амар олон болоод өнгөрцөн байгаа байхгүй тий. Гайхалтай. Амьдрал нөгөө баян гэдэг л. За тэгээд Luka Doncic мэдээч юу хамстрингийн гэмтэл авсан. Одоо гойны булчин гэмтэл авсан. Тэгээд тэр нь бол ерөнхийдөө хідэн одоо grade 1, grade 2, grade 3 гэдэг одоо зэрэгээс хамаарат янз бүрийн одоо идэх хувцаатай. Тэгээд тэр нь бол Luka Doncic бол grade 2 байсан. Одоо 2 дугаар зэрэглэл. Тэгээд тэр нь идэх юу бол 4-өөс 6-7 хоног. Ер нь бол багтаа. Идэх нэг жаа. Гэхдээ тэр бол зөвхөн Америк эмчнэр юм байна л та. Яагаад Америк эмчнэр гэж байна гэхээр Америкт ер нь ингэдэм хоол одоо эмчилгээ нэг хариуцсан тийм тустай алба байдаг байхгүй эйженси агентлаг гэдэг. Тэгээ тэр ямар хоол одоо хүнсний зүйл Америкт зарагдах вэ, хэрэглэгдэх вэ, ямар тариа хэрэглэгдэх вэ, ямар өмчлөгээ хийх вэ гэдгийг бүгднийг шийддэг газар гэсэн үг. Тэнгүүд зарим нэгэн одоо эмчилгээ одоо Европод хийдэг, эсвэл Азад хийдэг. Тийм зарим нэгэн эмчилгээ Америкт болдгүй юм байна. Ерөөсөө тэр газраас одоо ингээ хоригдсон. Энэ одоо энэ эмчилгээ хийж болохгүй, ийм тариа хэрэглэж болохгүй гэдэг зүйл байд юм байна. Тэгээд яг одоо энэ гэмтэлт хийж болохоор одоо stem cell буюу үүдэл эсний эмчилгээ гэж байд юм байна л да. Тэр зүйлийг бол Америкээс бус ер нь бол Аз чийд юм байна. Европ чийд. Монголд чийд шин. Тий. Тэгсэн чинь тэрийг Америкт хийдгүү гин. Одоо тэгээд тэрийг хийлэх гэж Испани руу одоо явсан байгаа. Тэгээ хэрвээ энийг хийх юм бол гэтээ зөвхөн үүдлийн эмчилгээ биш. Тэр нэг Майами дэдэг нэг одоо яг иймэрхүү одоо гэмтэлтээр ч юм уу иймэрхүү одоо салбарт одоо яг энэ төрлийн эмчилгээ хийдэг нэг эмч байгаа байхгүй юу? Twitter дээр нэлээд олон дагагчтай. Тэр хийж байгаа болохоор зөвхөн ганц энэ юу биш бах. 4-5 процесстэй аюул олон юм хэлж байгаа хаа. Тэгэд энэ хамгийн чухал нь энэ хэрвээ яг ингээд миний бодож байгаагаар тэр олон процессыг хийх юм бол 4-өөс 6-7 хоног биш 2 хагасаас 3-7 хоногийн оронд ирэх боломжтой болно гэж байгаа. Тэгээд ер нь бол юу яхад плей-офф хэлэхэд 2-7 хоног үлдчихсэн юм тий. 2-7 хоног үлдчихсэн байна. Хэрвээ яг тэр зүйлээр ингээд болоод ингэх юм бол плей-оффын эхний шатны 4-5 дахь тоглолтоос орж ирэх боломжтой болчихж байгаа байхгүй юу? 4-5 дахь тоглолтын дээр Lakers ямар байдалтай байх юм бол та 5 дахь тоглолт гэж байх юм болоо 4-5 дахь тоглолт гарах нь. Харин тийм. Хэрвээ гарах юм бол 5 дээр ирнэ. Гарахгүй бол 4 дээр ирнэ гэсэн. Яг нь JJ Redick-ийн хэлснээр бол Austin Reeves хин хоёр Luka Doncic хоёулаа ер нь эрхийг ирмэлцэж байгаа. гэж байгаа. Тэгээд тийм болохоор аль болох бид нэг ингээ плей-оффын одоо тоглолтуудаа сунгахад бидний ажил үйлдсэн. Тэгээд тэр хоёрыг эртэл гэж байгаа. Тэгээд тэр имчилгээг хийлгээд 2.5-7 хоног за 3-7 хоног боллоо гэхэд плей-оффын дундуур ирвэл эрхэл юм даал гэдэг одоо мэдээлэлтэй л байж та. Хэрвээ тэр нь амжилттай бол яг ингээд надад чинь ингээд сонсон чинь надад угаасаа гимтэл ингээд за энэ гимтэл угаасаа контактгүй гимтэл урт хугацааны гимтэл болчлаа гэж байна. Дээрс нь Austin Reeves гимтэнгүүд за ингээд Lakers үйлрэл дуусчлаа гэж би хувьдаа ботсон байхгүй. Тэгсэн чинь яг маргаашнаас нь эхлээд нэр Austin Reeves-ийн гимтэл төр нэг юм л чи. Austin Reeves тэр гимтлийг тоглолтын 1-р үед авсан шүү дээ. Тэгэхэд Austin Reeves-ийг 3 үед тоглуулсан шүү дээ. Luka ч гэсэн адилхан 1-р үед яг бэрцсэн шүү дээ. Хамсчин. Тэгж яхад ингэж хөндрүүлэх ямар шаардлага байсан юм бол тэгээд ингээ Austin Reeves бүр ингээд юугаа барай яваадсан шүү дээ. Тэр чинь бас булчингүй урагдл юм байлаа шүү дээ. Тийм бас адилхан. Одоо энэ нөгөө юуны хаврагнаас доошоо энэ ташааны булчин байна л да. Одоо энэ булчин байдаг шүү дээ.
Энэ тийм тэр болчихсон юм байна. Тэгээд яг адилхан яасан. Тэгээд Austin Reeves-ийн хугацаа бол бүр урт. 4-өөс 6 7 хоног. 6-7 хоног. Багтаа 4. Тийм тэгэнгүүт одоо ингээд харангууд за угаасаа Lakers-ийн үйлрэлд авраг авах тийм контендер баг биш л юм чинь энэ хоёрыг ингэж маш их эрсдэлтэйгээр эргүүлж авчирч яах чам гэдэг нэг бодол төрж байгаа. Тэгэнгүүт нөгөө талаар магадгүй энэ LeBron-ы Lakers тоглож байгаа сүүлийн жил байхгүй. Тийм учраас ингээд 2-2 одоо плеймейкер нь ингээд шууд нэг тоглолтод гараа явчаад 41 настай тоглогчид ингээд Lakers-ыг даатгаад одоо плей-оффт нэгэн шалгарсан багийг плей-офф тоглоо гэдэг чинь бол харгислал болох гэдэг байгаа байхгүй. Тэгээд яг хөө мэдээж плей-офф 4 сарын 18-нд эхэлнэ. За тэгээд тэр хүртэл одоо LeBron сайн амраад авах байх л та. Гэхдээ энэ чинь 2016 он биш байхгүй. 2015 он биш. Чи 2026 он байхгүй. 41 настай он плей-офф энэ ачааллыг сая тэр өнөөдрийн тоглолтод Оклахомагийн эсрэг LeBron гэмтэл болмоос оролцохгүй гэсэн. Энэ бол ойлгомжтой. Энэ нэгэсэндээ уус Оклахомаг хожихгүй юм чинь дараагийн 2 тоглолтоо илүү хожих шанс авч үлдэхийн тулд амрааж байгаа. Энэ бол нөгөө менежментийн асуудал баг. LeBron-тэй сая нэг тоглолт тоглоо Dallas-тай тоглосон шүү дээ. LeBron тэгэхэд 100 хэдэн удаа бөмбөг төрсөн гэж бай. 117 удаа. Тэр тоглолтод. Тэгсэн чинь LeBron энэ үйлрэлд дунджаар нэг 70 удаад бөмбөг төрж исэн юм байна. Тэгэд энэ үйлрэлийн түвш ингэж өндөр хүрсэн тоглолт ерөөсөй байхгүй. Үгүй 2021 оноос хойш LeBron James бөмбөг төрсөн 117 удаа хүрсэн тохиолдол Lakers-ийн түүхэнд байгаагүй юм. Тэгэхээр энэ ерөөсөө юу гэхээр одоо 41 настай хүнд байж боломгүй ачааллыг шууд авчиж байгаа байхгүй. Бүх тавталгаа LeBron-оор явах гэдэг. Бүх тавталгааг LeBron эхлүүлэх шаардлагатай болдог. Тэгээд LeBron-ы сэлгээний холбогч нь хийн гэсэн чинь Bronny James. Хоёр дахь удирдалтад тоглож байгаа. Талбайд Marcus Smart байхгүй болохоор гэж. Тийм. Тэгтээ энэ бүхэн ч амар хангалтгүй байгаа байхгүй. Тэгж бодохоор би угаасаа энэ Lakers плей-офф ихний 3 тоглолтонд хожино гэсэн аль нэгд нь хожино гэсэн баталгаа байхгүй юм чи ингэж яарч имжлэх хийх юм бол хамгийн гол нь энэ хамстрингийн гэмтэл чинь дахиад идэх байхгүй. Aaron Gordon бид нар харж байгаа үстэй. Aaron Gordon өнгөрсөн жилийн плей-оффор хүлээж ирэлгүйгээд хүчлээл тоглосон. Энэ үйлрэлд хэдэн удаа хамстрингийн татав. Тэгэхээр энэ хамстринг гойны хар чинь нэг татчихаар их татаад идэг юм одоо явдалтай шүрмэс байхгүй. Гол шүрмэс шүү дээ. Би араа нэг сонирхолтой юм. Би тэр бас нэг эмчийн ярьж байгаа нэг сонирхолтой юм хэлье. Яг одоо энэ дээр яах юм бэ л да. Одоо би түрүүн хэлсэн зөвхөн үүдэлснээс гадна айгүй олон процесс юм хийдэг гинэ. Одоо жишээ нь ингээд инженер цусын аваад шүүгээ тэгээд хийж мэд юм уу амар олон процесстэй юм болт юм байна. Тэгээ айгүй байнгын хяналтан дотор эхомихогоор байнгын хараастай нэг тийж хийдэг юм байна л да. Хэрвээ яг тэр эмчийг хийснээр хэлж байгаа бол шүү дээ. 3-6 7 хоног энд ингээд Америкт ингээд эмчлээд за боллоо гэд буцаад ороод ирэх юм бол буцаад сэдрэх юу маш өндөр одоо injury биш сэдрэх өндөр. Хэрвээ энэ үүдэл одоо тэр нэг stem cell гэдэг эмчилгээ байгаа даа одоо тэр spandil гэдэг. Тэрийг ороод ирэх юм бол зөвхөн ирээдүйд одоо ч биш зөвхөн ирээдүйд ер нь бэртэх магадлал айгүй бага юм гинэ. Тийм. Ер нь бол бүр ингээд нилээ нөхт юм. Одоо scar tissue мишиг нэг бүр ингээд аваад ингээд юу. Одоо би над өөдлөөс юу гэж би тариулаад би одоо хааш бүх юмыг үтцсэн юм аа хааш. Үтцсэн юм бохгүй би чинь. Өвдөгний хаалга жор мэддэг юмнаас юу гэдэг юм гэдэг лээ. Өвдөгний хаалгаанд орсныхаа дараа би хийлгэжсэн юм. Дээрэс нь нөгөө ахилийн шүрмэс маань сэмэрсэн үед би бүр ингээд рентгенд харсан чинь ингээд бүр ингээд сэмэрсэн заяа рентген дээр ингээд тэгчээд наадах чинь тариулчаад 2 хоногийн дараа ингээд ирээ харсан чинь ингээд нийлцэмсэн байхгүй юу ч байхгүй юм шиг. Тэгвэл миний ахил тухайн үед маш хатуу болж исэн. Ер нь бол эхний 1-2 хоног моног явхад бол хэцүү байсан. Маш хатуу болсон. Ер нь энэ ч амар хатуу болд юм байна. Тэгээд нөгөө одоо уян зөөлөн болох гэх тиймэрхүү юмнууд айгүйх тасгалуудыг хийжсэн байхгүй. Тэгэхээр би наауутлаас гэдэг чинь манай Монголд айгүйх хэрэгэлдэг яг ямар тариа тухай яриад байгааг нь бол гадарлаж байна. Тэрийг харин Америкт хэрэгэлдэг үү гэж одоо мэдсэнгүү. Сонирхолтой юм. Гэхдээ Америкт угаасаа нөгөө айгүй олон имчилгээ зөвшөөрдөг шүү дээ. Одоо жишээ нь уламжлалт зүүд, төөнөр, мөөнөр
энэ хит одоо дорны ангаа ухаан за тэгээд манайхан ч нөгөө сайхан бариа толгой бариад оруулж моруулж гэдэг мэг угаасаа зөвшөөрдөггүй болол нууцаар хийгээд байдаг л гэдэг бодлоо. Гэхдээ нөгөө энэ бол ондоо сэдвэл дээ. Хэрвээ яг энийг ярих юм бол цаашдаа улс төр болоо явчихна. Яа тэгэхээр зөндөө олон нөгөө том одоо одоо үйлдвэрүүд, компаниуд чинь аяг их лобби ордог. Тэгээ тэр талаасаа зарим юм их хаадаг. Тэгээ шал ондоо сэдв. Тийм зүгээр яг лока дээр ингээд ярих юм бол хэрвээ тэрийг хийгээд ирээд өөрөө тоглоё гэх юм бол мэдээж Lakers тоглохгүй гэх нь бол асуудалтай. Тэр чинь одоо ирээдүйн болцсон одоо ирээдүй гэж тодорхойлоод байгаа суперстар нь тоглохгүй гэх юм бол цаашдаа одоо яах вэ те одоо Янас шиг бокс шиг нөхцөл байдал үүсэх юм бид нар мэдэхгүй. Austin Reeves-ийн хувьд бол харин яарад хэрэггүй бах гэж миний хувьд бол бодож байгаа. Austin Reeves ер нь ирэх гэж бодохгүй бах. Хэрвээ 100% ирээд плей-офф муу тоглох юм бол одоо гэрээний асуудал нь айгүй шал ондоогоор яригдана. Одоо бэлдсэн нь одоо ирчил одоо бид чинь зөндөө Austin айгүй үн хүрнэ гэж яриад байгаа шүү дээ. Тэр зүйл ч одоо эргэлзээтэй болж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр Austin Reeves-ийн хувьд бол яарах хэрэг байхгүй, нэгдүгээрт байхгүй, хоёрдугаарт өөрөө ч ирэхгүй болов эйжентүүд нь ч тэг зөвлөх болов гэж бодож байна. Тэгээд Лука харин тоглоё гэх юм бол одоо тоглохоос байгаа. Би тэгтээ нэг зураг харсан Лука Дончич Испанд нэг гарын үсэг зурж байгаа биш зургийн сая өчтөр харсан. Тэгсэн чинь бас нэг тийм альбан бус мэдээллүүд яваад ирсэн үү? Austin Reeves бас Лукагийн араас Испан руу очсон гэдэг. Тэр худлаа. Ондоо газраас л гарсах тий. Тийм Austin тэгээд бас энэ эмчилгээ чинь бас тийм хямдхан биш юм байна. Одоо ингэж юу гэж яваад одоо яг ингэ нарийн мэржлийн тэгэхээр Austin Reeves бас ер нь ингээл хүн болгон ингэ яваад эмчилүүлчихдэг шүү дээ. Европ руу би лав санаж байгаа бол Kobe нэг явж ирснийг санаж байна. LeBron нэг явж ирснийг санаж байна. Ер нь бол суперстарууд л явдаг шүү дээ. Тэгэхээр Austin Reeves-ийн хэмжээний тоглогч нар яг тэгж яваад тэгж юутэй зарцуулах тийм юу байхгүй л гэж бодчих юм байна. Би чамаас сонслоо сая бас нэг подкаст үзэж байгаа сонсчлоо нөгөө Коби Герман явж имжлүүлж ирчээд Герман эмчнэр өөр шүү гэдэг нөгөө өөр нэг тоглогч зөвлөсөн гэдэг. Тийм баг. Тэгэхээр би бол гэдэг. Тийм. Тэгвэл би нэг подкаст сонссон юм байна л да. Герман эмчнэр өөр шүү гэж хэлж ирсэн гинэ. Тэгэхээр ингэж нөгөө Америкчин шинжлэх ухаан ямар хөгжсөн газар вүлээ. Тэнгүүд эндээс ингэж гарч ингэж өөр газар руу явж имжлүүлж байгаа тохиолдол бас тийм илбэг биш. Тэнгүүд энэ Лука гэдэг ийм том нүүр царай болсон тамирч ингэ явж байгаа нь бас нэлээд анхааралтай надад сонирхолтой санагдаад байгаа байхгүй. Америкийн эрүүл мэндийн салбарыг гээд өөр улс руу явж байгаа. Бас нэг анти. Тэг бас нэг юм байна. Зүгээр энэ бол сэргийлж байгаа асуудал шүү. Америк зөвшөөрөхгүй байна гэдэг чинь NBA-д ер нь зөвшөөрч болохгүй гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм үү? Тэнгүүд одоо ингээд юу гэдэг болохгүй тариаг ч юм уу хоригдсан тариаг ингээд яагаад ороод ирэх юм бол Лукаг одоо тестлээд бүр болохгүй байдал оруулах үү гэж бодоод байгаа. Тийм яриа байна. Гэтэ тэр яг яасан зүйл биш. Гэхдээ одоо ингэн үстэй. Зүгээр энэ одоо тестлээд энэ хүн тоглох боломжтой байна гэх юм бол тоглож очоод явж очоод тоглож ирдэ. Тэрнээс яг тэр хүн юугаар имжилсэн яасан хэсэг нь тэр чинь хувийн эрүүл мэндийн нууц учраас би энэ бэг тийш арайч орохгүй болов гэж бодож байна. Тийм байгаль хөлтэй. Гэхдээ ер нь бол Америк зүгээр логикоор бодоод зүгээр Америкт хоригдсан зүйлийг би бас хориглол систем шиг санагдаад байна. Би бол наадах дээр чи эсрэг байр суртаа нөө. Би бол гай тэр нь жараж гайг ходод гэхдээ яана. Lakers унлаа гэхэд 5 дугаар байрлал унах юм билээ шүү. Плей-оффт бол орцсон. Тий. Гэхдээ би зүгээр ингэж л бодож байна. Одоо ингээд зүгээр юу талаас харъя гэх юм бол Austin Reeves, Luka Doncic хоёрт бол эдгэрэх одоо бие одоо нөөх юу гэдэг бие бодох хангалттай хугацаа гарчлаа. Плей-офф тоглохгүй гэвэл. Тэгээд угаасаа Luka Doncic-ийн баг болж байгаа. Гэхдээ яг 100% болоогүй гэдгийг бид нар жилжингээ ярьлаа шүү дээ. AD LeBron дээр босгосон багийг одоо ингээд хөвөө дуусгаж байна. Одоо энэ LeBron-ы гэрээ дууснаар бол одоо жинхэнэ цаашаа явах боломж гарч байгаа. Тэгэхээр эх хичээл яг одоо эрүүл саруул 100% энэ баг цаашаа явах боломж гарч байгаа юм байна гэж миний хувьд бодож байна. Одоо энэ угаасаа энэ жил чинь угаасаа их юм үсээгүй. Миний бодлоор шүү дээ. Projection-аас хамаагүй давалцсан. Одоо ямар хүлээлттэй байсан. Тэр эдийн
Lakers давуулсан баг 3 сард ямар гайхалтай тоглож л тээ. Тийм болохоор одоо ингэ болцсон плей-оффд яасан байна уу, юу болсон байна хамаахгүй цаашаа ирээдүгөө харахад цаг үлдсэн л гэж бодож байна. Одоо. Тийм. Тэгээд энэ Лука Дончич, Austin Reeves хоёр гимтсийн дараас Lakers-ийн авраг авах магадлал шууд пуужинтсан. Одоо ингээ харсан чинь нэмэх 30 мянга гинэ одс нь. Тэгээд би өөртөө ингэж бодсон. Би гэхдээ энэ миний хувийн бодол шүү. За хэрвээ ингээд за юу яат юм бэ? Плей-офф дуусаа орхон тодорхой тий 5 унаад 5. Ямар нэгэн байдлаар болцоо хэцүүлдэг. Гэхдээ ямар нэгэн байдлаар Timberwolves-тэй таарах юм бол Timberwolves-ийн асуудал чинь бас эвгүй байгаа шүү. Anthony Edwards чинь одоо тэр өвдөгний бэртэл чинь сая Stephen Curry тэр runners нэгэдэг байгаа байхгүй. Stephen Curry-гийн бэртээд баг 2 гаруй сар болсон бэртэлтэй адилхан бэртэл гэдэг байгаа байхгүй. Тэр нь Anthony Edwards орж ирэхгүй байх магадaltaй. Тэгээд Jaden McDaniels бас бэртсэн. Jaden McDaniels бас бэртсэн шүү дээ. Тэгэхээр хэрвээ Timberwolves-тэй таарах юм бол Julius Randle эсрэг LeBron л гэж тоглох юм дээ. Наадах юм бол үнэхээр нөгөө нэг одоо онлын үед боломж байгаа ч гэсэн үнэхээр ямар ч боломжгүй юм байна. Одоо Denver 3 дугаар раунд явж байгаа. Lakers одоо өнөөдөр хожигдоод бүр доошо унаад Houston Rockets руу Lakers 5 руу унчих магадлалтай байхгүй. Houston Rockets 4 рүү гараад ирчих. Тэгэхээр эхний шатанд Houston Rockets-тэй таарах магадлал нь бол маш өндөр гэж харж байна. Тэнгүүд Denver Nuggets эхний шатанд их одоо хөл өсөр гар амар Minnesota-д одоо гимтэл нэр өгцсөн Minnesota олчих гээд байгаа. Тэнгүүд ингээд өрнөд бүсийн хамгийн гол алаан болдог энэ 3 4 5 6 дугаар байрны плей-офф ихний шат жоохон сул болчих гээд байна уу даа гэж би хувьдаа хараад байгаа. Тэр дөрвөө Oklahoma City-ийн San Antonio Spurs хоёр бол ихний шатаа торохгүй гараад ирэх байлгүй дээ. Тэгэхээр гол өрсөлдөөн явдаг энэ хоёр цуврал дээр гэмтэл бэртлээс болоод Jaden McDaniels, Anthony Edwards хоёрын асуудал, тэгээд Luka Doncic, Austin Reeves хоёрын асуудал. Яг энэ жилийн энэ үед ингэж гэмтдэг бол өстой тухайн харамсалтай байна. Тэгээд цаг хугацаа юу болохыг харж л бай. Чиний хилдгээр үнэхээр Европ явж ирээд тэгээд имчлүүлчихвэл бас одоо яагаад байж болохгүй гэж эмчнэр тим ярьж байгаа л тий. Бас нэг зүйл байна. Point guard авах одоо юу гэдэг free agency agent-ээс point guard авах боломж байгаа юм билээ. 3 сарын 1-ээс өмнө кат болсон тамирчдыг авах боломж байгаа юм билээ. Тэгэхээр хин нэг wave гээд одоо Kobe Bofkin ч юм уу өөр хин нэгэн тоглогчийг wave гээд free agent-ээр Lonzo Ball байгаа юм байлээ. Ben Simmons байгаа. Chris Paul хэрвээ яах юм бол unretired retirement-аас буцаж ирээд орно гэх юм л за тэр бол joke л байна. Гэтэ авъя гэх юм бол Ben Simmons юм уу эсвэл Lonzo Ball-ыг аваад нэг хитэн тоглолт үзүүл үзэх юм даа л гэж бодсон. Өөр хэм байла. Dinwiddie бас байсан. Тим арга байгаа юм блэ. Гэтэ яг хөө тэр зүг рүү Lakers явах нь үгүй юу гэдэг бол бид нар бол хэлж мэдгүй. Тэр Lakers-ийн цалингийн зэс чинь бүр тийм юуруугаа тулчаагүй юу? Толцсон шүү дээ. Second opener руугаа тулцсан санагдаад байх юм. Тий. Тэгэхээр ер нь тэр юу бол да. Lakers тийшээ явах үгүйг нь бол бид нар сайн мэдгүй. За тэгээ юу болохыг харж л ямар ч байсан 41 настай лигийн хамгийн ахмад тоглогч LeBron James-ийн нуруунд дээр Lakers дахин нэг удаа зүгдлээ. Тэгээд плей-оффт ямар тоглолтууд ямар их ачаал түүнийг хүлээж байгаа нь бол ойлгомжтой байх. Тэгээд сая бол Dallas-ийн эсрэг бас 30-15 хийсэн лигийн түүхэнд хамгийн ахмад тоглогч гэдэг рекорд өөрийнхөө рекордыг шинжилж тогтоосон. Гэхдээ энэ ялд авахд хангалттай байгаагүй. Тийм учраас магадгүй 40-20 хийх ёстой юм болов бүү мэд. Тэгээд тоглолт болгонд LeBron 30-15 хийх боломж угаасаа плей-оффт бол байхгүй шүү дээ. Тийм учраас энэ бол нэлээд хэцүү дүр зураг төсөөлөгдөж байна. Гэхдээ юу болохыг харж лээ. GamePoint podcast-ийн ерөнхий ивент тэтгэгчээр Social Pay ажиллаж байгаа. Та Social Pay-д найз аваад урьсан найз таны урилгыг хүлээн авах юм бол хоёулаа урамшуул авах боломжтой. Мөн дээрэс нь Social Pay хэрэглээд Apple Pay, Google Pay-гээр гар утснаасаа бүх төрлийн төлбөр тооцоогоод төлөх боломжтой болсныг дуулгахад таатай байна. Social Pay хэрэглээндээ нэвтрүүлээрэй. Social Pay-ээр хамтдаа урамшуулал авах найзаа өрөө аянд
таныг урьж байна. Social Pay-ийн хэрэглэгч та шинээр найзаа урих бүртээ 5,000 төгрөгийн мөнгөн урамшуулал аваарай. Харин таны урилгаар аппликейшнд амжилттай бүртгүүлсэн найз чинь Social Pay дээрх Virtual Mastercard, Google Pay эсвэл Apple Pay холбоотой 10,000 төгрөгийн урамшуулал авч дэлхийн хаач хамгийн хэлбэрээр төлбөр тооцоогоо хийж олон төрлийн урамшуулал хөтөлбөрт хамрагдах боломжтой. Social Pay-ээр найзаа урьж, найзтай ч гэсэн бэлэг бариарай. Подкаст үргэлжилж байна. Тэгээд LeBron-тай яриа холбоотой яриа дуусааг байна. LeBron James өнгөрсөн 7 хоногт за ямар ч үсэн нэг одоо зүйл нь юу гэхээр нэг Anthony Davis тэр хоёрын одоо prank нэвтрүүлэг ямар ч үсэн Draymond Green-ийг prankдсан юм бичлэг өнөөдрөөс эхлээд сошиалар нэлээд тарагдлаа. 100 сая долларын бизнес хийх гэж байгаа болж уулз бизнес уулзтанд авчираад prank гэж байгаа юм бичлэг. Тэгэхээр тэр Anthony Davis-ийн гол шоу л да. Нөгөө талаар LeBron James саяхан нэг маш маргаантай сэдвийг энд ярьчлаа шүү дээ. Memphis хотын тухай, Memphis Grizzlies багийн тухай. Тэр яг юу гэсэн юм бэ? Энэ дээр нэлийн шүүмжил төртэй байх шиг байх юм. LeBron тийм Memphis Grizzlies фэнүүд одоо Memphis хотод амьдардаг хүмүүсийг бол нэлээд гондоос л тоо. Голф тоглож байдаг чинь Memphis-тэй хизээ тоглолоо. Lakers тоглож байхдаа нэг өдөр амраад Memphis-тэй голф тоглож явж байхдаа нэг хүний бичлэг хийцэн. Тэгээ тэр нь задарсан. Тэгээ тэрэн дээр LeBron юу гэж хэлсэн бэ гэхээр ер нь бол Memphis-с одоо энэ Grizzlies-ийг нүүлэх хэрэгтэй штэ. Энэ хотод бол одоо угаасаа ийм баг бах ямар ч зохимжгүй. Nashville одоо Tennessee мужид энэ Memphis-гийн хот байгаа. Тэгээд Tennessee мужийн хамгийн том хот нь бол Nashville гэхгүй. Nashville гэдэг хот. Тэгээд Nashville руу нүүлгүүл зүгээр штэ гэсэн юм ярьсан. Тэгээд тэр нь ч ер нь бол зөвхөн LeBron хэлээд байгаа биш. Ер нь бол Америкийн хэвлэл мэдээлэл ер нь бол Америкт амьдарч байгаа хүн болгон л ер нь бол тэр талаар ярьдیں۔ Ер нь бол Memphis Grizzlies гэдэг багийг ер нь бол нүүлгээд Nashville руу нүүлгэсэн дээр Nashville NBA-гийн багтаа бол арай одоо том хот нэгдүгээр эдийн засгийн хувьд бол хамаагүй шал ондоо аахгүй. Гэсэргээр Memphis гэдэг хот чинь ядуурлаараа айгүй нэлийн дээгүүрч явж байдаг. Эдийн засаг нь бол нэлээд хэцүү. Тэгээд дээрэс нь гэмт хэргийн гаралт маралт нэлийн өндөр. Тэгээд энэ хот бол яалтчгүй энэ багийг авч явах ямар ч тийм эдийн засгийн хувьд бол ямар ч боломжгүй хотуудын нэг ихгүй. Тэгээд ягаад одоо ингэ хүртэл байгаад байдаг нь бол том асуулт. Би дээр нэг аль нэвтрүүлэг дээр ярьж байлаа. Аль эпизод дээр ярьж байлаа. Нэг юм ярьжсэн шүү дээ. Lakers шүү дээ тий. Одоо локал телевизийн гэрээнээс 7 хоногт хэд илээ 300 или 400 мянган долларыг олдог. Тэгсэн чинь тэр мөнгийг 200 тэр мөнгөөс доогуур заяа 200 мянгаыг Grizzlies баг сард телевизийн дийлнээс авдаг гэж байгаа юм. Тим амир ялгаатай. Одоо том зах зээл, Memphis-ийн зах зээл хоёр. Тэгээ 200 мянгаыг аавна гэдэг чинь тэр мөнгөөрөө Ja Morant-ийн мөнгөс төлж барахааргүй тийм төлбөр байгаа тоххой. Тэгэхээр энэ баг бол цаашдаа угаасаа яаж явах нь бол тодорхой биш тийм баг байгаа юм л та. Тэгээ яг тэрийг ярьсан. Тэгээд яг тэрийг ярьсны дараа мэдээж ингээд Memphis-д амьдарч байгаа хүн бол ингээд offend төлөж явна шүү дээ. Юу манай хот тийм уурлаа шүү дээ. Тийм. Гэс тийм. Тэгээд ер нь бол одоо нөгөө өндөр цалинтай одоо тэнийг Desmond Bane-ийг ч явуулсан, Triple J-ийг ч явуулсан. Одоо Ja Morant баг явж гин үгүй те. Тэгээд яаж байгаа нь бол зөвхөн Memphis Grizzlies баг ингээд өрсөлдөхөө болж байгаа юм биш угаасаа эдийн засгийн дийлэхгүй байгаа. Гинл шинжиж би миний харж байгаагаар бас тэгж хараад байна л да. Тэр нөгөө Окландд байдаг хүмүүс манай Окланд гойштэй л гэдэг шиг л байгаа байлгүй дээ. Одоо нөгөө Memphis хотын пиала захар чинь. Тэрнээс Окланд чинь эвгүй газар шүү дээ. Ер нь бол тийм үстэй. Тэр ялангуяа нөгөө Бажел Флогор сая одоо тэр дугаар удахгүй гарах бах. Нөгөө Окландын цагдаа хатан сайхан гэж залуу байгаа. Хатан Батруулуу хатнаатай нэг өдөр Бажи битэрийг хамт явсан байхгүй орой үүрэг гүйцэтгэж. Тэгээд боондоо муу гарах марах бол тийм зүгээр сонирн биш. Бүр боондоо газар очиод ингээд шалгаж малгаж байгаа. Тэг чи бэкап дуудахгүй мө гэсэн чинь яг ер нь олон жилийн туршлагаараа иймэрхүү боондоо гарсны дараа очиод үзэхээр ер нь байдгүй маа гэж байгаа байхгүй. Тэг чи ингээд баг өдөр болгон гардаг тийм. Тэг би
Memphis хот Буу дуу гарахгүй бол гайхахаар. тий, буунд гарахгүй л гайхаар. Тэгээд азарстай тэр өөрөө хүн амны хэрэг гараагүй. Тэр шиг нөгөө сая Memphis хот гимт хэргийн гаралт ихтэй гэдэг чинь юу гэхээр буу шийдэм ихтэй л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ Ja Morant-ийн буу шийдэм болоод байдаг асуудал чинь хоттой холбоотой болж тарах гэдэг нь үгүй юу ер нь. Нөхцөл байдал яг байгаа нөхцөл байдал тэрнтэй ч холбоотой байж магадгүй. Тэгэл ер нь бол хүрээд одоо тэр хотод байгаа хөрөлж байгаа хүмүүс ч гэсэн тэгэл нөлөөлж л байгаа шүү дээ. Угсаа тэр хотын соёл нь тэр хүнийг нөлөөлж л байгаа шүү дээ. Яаж утсан. Одоо жишээ нь Майамид одоо Чикаго төрж өссөн хүн одоо Wade Майами драфтлагдаж чичээд Майами соёлд ингээд уусаа шалгоондоо Майамиг өмшөө болцсон л байгаа шүү дээ. Чикаго ч бас эвгүй Чикагогийн Wade-ийн гарсан газар бол бас South Chicago ч эвгүй газар шүү дээ. Тэгэхээр тэр South-аас гарсан юм уу? шинэ газар шал ондоо. Тий. Тэгээд бодохоор чинь шал ондоо байгаа шүү дээ. Тэгэхээр Ja Morant-ийн тэр асуудал гэсэн юу бах. Нөлөөлж л байгаа бах. Тэр соёл. Тэгээд энэтэй холбогдуулаад Memphis гэдэг нэгэн тэрснэх Ja Morant-тай холбоотой нэг хоёр зүйл байна. Нэг нь Ja Morant өнгөрсөн 7 хоногт Memphis хотод байдаг хауса зарахаар нэгэсэнд агент хэлсэн. Агентд одоо ингээд нэгэсэнд зар байршуулсан гэх юм уу те. Байшингаа ингээд худалдах байшингуудын жагсаалтанд оруулсан. Энэ юуг харуулж байна вэ гэхээр ер нь бол Ja Morant энэ зун явах бэлтгэлээ эртнээс базаагаад байшингаа хүртэл худалдаад эхэлчихлээ. Гэт бодоод байжсэн ч өчтөр Memphis Grizzlies баг өчтөр баха гэртээ сүүлийн тоглолтоо хийсэн байхгүй юу? Тэг гэртээ сүүлийн тоглолтоо Ja мэдээж тоглоогүй шүү дээ. Гэмтэлтэй очоос. Тэгээд Ja тоглолт дуусгаад гараа явахдаа ингэж гарч явсан байхгүй юу? Peace гэд ингээд. Би яг энийг юу гэж харсан бэ гэхээр энэ Klay Thompson Golden State Warriors багаас явах үедээ ингээд нэг дөрвөн тишээ харж ингээд нэг нөгөө дурсамжаа ингэж нэг юу ачаад гарсан шүү дээ. Тэр шиг би Jag яг ингээд үдэлтэй хийж гэнэ үү гэж би өчтөр харсан. Тэгээд байшингаа зарна ингэж гарч явна гэдэг ингээд араас нь ингээд ухсруулаа бодох юм бол Ja Morant-ийн солилцоо сая 2 сард болоогүй л дээ. Гэхдээ энэ зам бас болох нь тодорхой байгаад байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө түрүүн энэ нөгөө юуны нийтлэл дээр Milwaukee Bucks-ийн нөгөө Shams-ийн нийтлэл дээр Giannis-ийн нийтлэл дээр юу гэж гарсан бэ гэсэн чинь Memphis Grizzlies санал тавьсан юм байна л да. Нөгөө Rollins гээд залууг драфтын эрх оролцуулаад ингээд авъя гэсэн чинь Milwaukee Bucks тэр үед татгалцсан гинэ тэр саналд. Ягаад тэгэхээр Milwaukee-гийн удирдлагууд ч гэсэн ерөнхийдөө Giannis-гүйгээр ирээдүгөө төлөлөө дахиад нэг муу гэрээ гээд авахгүй үднэс Jag авчраагүй байгаа байхгүй. Тэрнээс Giannis гээд нэг хослуулаад үзэх одоо юу гэдэг нь дахиад нэг боломжийг үзэж болно шүү дээ. Боломж. Тэгэхэд Milwaukee Bucks аль хэзээ тэр юу гэдэг нь сонголтыг хаацаа үгүйгүй одоо Giannis угаас явах юм чинь бид нарт дахиад нэг муу гэрээ хэрэггүй гэсэн ба. Нөгөөтэйгөр энийг өгөхөр Ja Morant-ыг ингээд баг санал болгож үтсэн байна гэдэг чинь Memphis Grizzlies баг аргаа барцны шинж байгаа даахгүй. Тэгэхээр энэ зун бас л драфтын өдөр ч юм уу солилцооны цонх нэгдэх үеэр бас солигдоод явах үгүйсэхгүй юм байна гэж би хувьдаа харсан. Үгүйсэхгүй ч яг болох нь бат юм байна гэж хувьдаа харсан. Одоо угаасаа тэгээд Jag авч үлдэх яг тийм хэрэг Memphis ер нь байгаа юм одоо. Одоо тэгтээ тэргүй энэ бага ингээд задлчлаа шүү дээ. Desmond Bain Triple J-г солисноор. Тэгээд Ja-дар дахиад ингээд баг босно гэх юм бол тэр бол бас бүтэхгүй асуудал шүү дээ. Тэгээд Ja-гийн байг өөрөө ингээд тоглохгүй. Тоглохоор коучтайгаа хэрэлдчихнэ. Багийнхантайгаа таарахгүй. Сүүлдээ багийнхантайгаа бараг хэрэлдээдсэн үү те. Тийм шүү дээ. Тэгээд ингээд ирэхээр угаасаа Ja-дар дахиад баг босгоод дахиад 2-3 жилийн зарцуулах боломж угаасаа энэ байхгүй байхгүй. Тэгээд айгүй үнэтэй болцсон. Яг түрүүн хэлсэнээр эдийн засгийн ийм хот чинь Ja мөнгөний төлөх ямарч боломжгүй байхгүй. Тэгэхээр энэ яаж ч утсан Jag явуулсан нь бол хамаагүй. Memphis бол зөв л гэж бодож байна. Нөгөө тоглогч нар яаж бодсон. Тоглогч нар нөгөө сэтгэлний явчаар ингээд нөгөө багийнхантайгаа ойлголцоо болчдөг. Тэгээд муудалцдаг, ам зүрдэг асуудал гардаг штэ. Энэ бол нэг биш удаа гарч ирсэн. Бид нар нөгөө удирдлын турш Giannis гэдэг драм яваад идсэн болохоор тэр нөгөө Giannis-ийн том шүхэнд орж ийн Ja-гийн асуудал яваалсан байхгүй. Тэр нөгөө Triple J-г сольсны дараа багийнхаа Vince Williams үлээ хинтээ үлээ нөгөө бэлтгэл дээр маргалдаад чи бидээ тулаа чи хийн би хийн дэ бас тулсан штэ. Тэр бичлэг нь бас л
нөгөө амны хайрцаг уншдаг юугаар задарсан. Тэгээд дахиад ингээд юу яла байшингаа зархаар боллаа үүдэлт хийлээ гэдэг ингээд энэ бүхнийг харах юм бол Жамурантын Memphis дэх хоног бол угаасаа тоологдож байгаа юм байна. Дээрээс нарийн Memphis Hot Grizzlies-тэй байх уугүй юу гэдэг асуудлаар нь ингэж өндөр авч босч ирж байгаа. Энэ гэхдээ анхных бас биш шүү те. LeBron л ярьж ингэж өндөр авахулаад байгаа болохоос анхных бол биш. Өмнө зөндөө яригдчихсэн гэдэг юм. Гэн тийм. Гэхдээ тэгээд хардаа Memphis гэдэг хот яг ингээд одоо энэ хот одоо чинь хот болгоно нэг өөр юутэй шүү дээ. Одоо нөгөө юу гэдэг давуу талтай шүү дээ. Одоо Лос Анжелес нэг ийм хот гэдгээл нэг юм давуу тал байгаа. Сан Францискогийн гот нэг одоо юу гэдэг захиурын хөндий давуу талууд байгаад шүү дээ. Memphis яг тийм юусо байхгүй байгаа байхгүй. Тэгээд дээр үед rock and roll jazz хөгжим гээд айгу одоо тэрний төв байсан тий. Одоо жишээ нь юу гэдэг Elvis Presley-ийн төрсөн нутаг гэл тий. Тийм байсан бол одоо тэр хөгжмийн сонсохгүй тэр хөгжмийн байхгүй болонгоо тэр хот чин тэр чигээр ингээд байхгүй болж штэ. Эдийн засаг байхгүй болж штэ. Тэгэхээр одоо цаашаа ондоо газар руу шилжүүлсэн NBA-д ч баг хэрэгтэй юм шиг санагдаад ш. Би юу болох нь бас харчлаа. Одоо яас их юм харах болоод байна. Game Point podcast үргэлжилж байна. Бидний ярих хамгийн сүүлийн сэдэв бол зөв зам руу явж гин гэсэн нэг баг 2 хоногийн өмнө уучлаарай өчигдөр дасгалжуулагчаа уучлаарай багийн үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэлийг захирлуулан ерөнхий менежер хоёроо халлаа. Энэ бол Chicago Bulls баг. Манай эдрийн хэлдгээр зөв зам руу явж гин гой унаад албаар хожигдоод бүхэн болоод байна гэсэн чинь тийм биш юм байна гэдгийг багийн эзэн багийн удирдлагууд ямар ч байсан илэрхийлж байгаа шүү гэн. Тэд аль биесны мэдээлэл гаргасан багийн дид ерөнхийлөгч Саксан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан дид ерөнхийлөгч Артурос Карнишовоос болон ерөнхий менежер Марк Эверсли нарыг ажлаас нь халж байгаагаа зарласан. Chicago Bulls баг миний мэдхээр ингээд сүүлийн хэдэн жил хэддэх удаага энэ багийн удирдлагуудаа ингэж сольж халж будаа болгож байна мэдхгүй. Тэгээд энэ одоо юу гэдэг энэ баг босгоод босч чадахгүй ингэж явсаар байгаад дахиад нэг удирдлагуудын нүүр үзэж явах шүү дээ. Тэглээ. Тэгээд энэ сүүлийн удирдлагууд одоо Артуро яасан ч хэцүү нэртэй тий. Артурогийн удирдсан одоо тий удирдсан энэ front office бол сүүл 20 оноос хойш гэсэн баха. 20 оноос хойш энэ багийн одоо менежментийг хариуцсан. Тэгээд 20 оноос хойш ер нь бол миний мэдхээр 20 оноос сүүлийн 6 жилээр зургууланд л танк хийлээ шүү дээ. Тийм үү. Нэг удаа плей-офф орсон баг те. Тэгээд танк хийгээд ч амжилт гаргахгүй үзэхгүй бишээ танк хийж чадахгүй гэсэн үг шүү дээ одоо. Ингээд драфтаас авсан тоглогч нарын ингээд харахаар юусоо тийм яг ингээд франчайзаа цаашаа ингээд босгоод явуудахаар ямар ч тийм тоглогч нар авч чадсангүй. Тэгээд яг ямар тоглогч нар дээр пасс хийсэн бэ гэсэн чинь Halliburton өөр хинх юм байла. Нилийн боломжтой тоглогч нарыг бас пасс хийгээд тэгээд одоо байгаа байдал нь бол иймэрхүүл байна л та. Тэгээд энэ хүмүүсийн ганц хийсэн юм нь болохоор маш олон тоглогч нарт одоо overpay буюу айгу хитрхи өндөр үнэтэй цалин өгж одоо өөрсдийнхээ ирээдүг алдсан. Зак хэмлээ. Zach Lavin, DeMar DeRozan, Nikola Vucevic. Zach Lavin, DeMar DeRozan, Nikola Vucevic тий маш олон ингээд тоглогч нарт өндөр үнэтэй гэрээ өгөө. Тэгээд тэрийгээ ерөөсөө буцаагаад ямар ч асет болгож чадаагүй. Энэ олон тоглогчны сольсон мөртлөө нэгдүгээр тойргийн драфт ирэх авч чадаагүй энэ жил. Тэгэхээр хамгийн сүүлчийн тэнэглэл бол тэр Nikola Vucevic-ийг Boston Celtics руу зүгээр драфтын 20 дугаар төргийн ирэхээр явуулдаг бол аимшигтай байсан шүү дээ. Тэр бол аимшигтай 8. Бурхан минь. Энэ багийн ганц зүгээр ганц гэрэл гээтэй юм хийсэн гэвэл Josh Giddey-ийн трейд л. Los Angeles Lakers-ийн тэнэглэлээс болж Los Angeles Lakers тэнэгдэж Alex Caruso-г Chicago Bulls таацсан. Тэгээд тэрүүгээрээ Josh Giddey болгосон. Гэхдээ одоо шинэ менежмент ирээ Josh Giddey-г авч үлдэхгүй гэдэг бол миний хувьд бол
Мэдгүй нэ. Одоо шинэ менежмент орж ирэхээр мэдээж тасалжуулагчгаа халдаг. Ер нь толшоочсон солиод эхэлдэг л та. Тэгэхээр Жош Гидди цаастаа Чикаго Буллс үлдэхүүг нь бас мэддэхгүй. Дасгалжуулагч Билли Донованы талаар гарсан Шамси өгсөн сүүлийн мэдээ бол Билли Донованыг ямар тач авч үлдэхээр шийдсэн байгаа юм шиг байна. Гэхдээ сонирхолтой нь юу гэхээр сая Майк Мэлон Норт Каролинагийн их сургуулийн дасгалжуулагч болоо явчлаа шүү дээ. Уг нь бол тэр мэдээлэл зарлагдахаас бараг хэдхэн цагийн өмнө ч гэсэн Билли Донован Норт Каролинагийн дасгалжуулагч болж магадгүй гэдэг яриа яваадсан байхгүй. Яг гэх юм бол удирдал нь дуусаагүй байгаа учраас энэ талаар юу ахгүй нь яригдахгүй нь. Удирдал дуусны дараа Билли Донован Норт Каролина санал 50 гэжсэн чинь тэрнээс өртөөд Майк Мэлон баг саналын төрүүлээ авцсан гэж би хувьдаа хараад байгаа байхгүй. Тэг ингээ баг явах нь тодорхой яригджсэн дасгалжуулагчийг авч үлдэнэ гэдэг надад их сонирхолтой санагдаад байгаа. Тэгээ Билли Донован ч гэсэн ер нь Chicago Bulls багт ирснээс хойш нэг л жил плей-оффт багийг шалгаруулсан байна. Эхний шатнд ганц хожил авсан байна. Өөр бусдаар ер нь энэ багийг бас сайн удирдах чадсангүй би үгүй л гэж хариулах байна. Тэгээд энэ Артурас Карнишовас гэдэг энэ одоо ерхэм менежертэйгээ нийлээд яг юу исэн юм бэ гэхээр тэр олон тоглогч нарыг явуулчаад ерөөсө драфт ирэх авч чадаагүй. Тэгээ энэ багийг удирдах гэсэн энэ хугацаанд нь баг нь ганцхан удаа плей-офф ихний шатыг үтсэн. Одоо энэ чинь сүүлийн 10 жилд ерөөсө ганцхан плей-оффтай болох гэдэг шүү дээ. Тэгээ би ийм баг одоо яаж зөв зам руугаа яваад байгааг ерөөсө ойлгохгүй л байна л да. Зөв зам руугаа яваад байна л гэл манай итрэл тэгээд байгаа зөв зам руугаа явчих, зөв зам руугаа явчих. Одоо л зөв зам руугаа орох үгүй нь одоо ямар менежер, одоо ямар фронт офисын хүмүүс авахаас л одоо шалтгаална. Одоо үгүйс энэ бол фейл гэдэг нь тодорхой болол одоо ингээ халчлаа шүү дээ. Тэгээд халж байгаа үстэй энэ чинь. Ivy анти халдсан юм чинь зөв биш байсан байна л гэж бодож байна. Тэгээд одоо ямар хүн авах нь тодорхой. Зүгээр яг Билли Донованы хувьд бол хинч ирсэн байсан. Одоо Билли Донован байна уу, өөр ямар коуч вэ, ямар ч гэсэн энэ багт одоохондоо бол хамаагүй хөө. Энэ чинь танк хийж байгаа баг. Яг одоо энэ одоо залуу тоглогч дээр суурлаад ийм ирээдүйтэй явна гэсэн систем үүсгэх ч юм уу, ямар систем босгох ямар ч тийм зүйл байхгүй хахад ямар ч одоо тасалж болж байсан хамаагүй л гэдэг. Тэгээд одоо Chicago Bulls-ийг хийх ёстой юм бол мэдээж драфтаас өмнө одоо хідэд драфтаар хідэрэг авах нь. Тэгээд суглаан дээр хэрэг оролцох нь. Тэгээд тэрнээс өмнө драфтаас өмнө харин одоо энэ цагсан бомбыг хариуцсан одоо ерөнхийлөгч GM энтрээ гихтэн хайр хийхгүй бол цаашдаа бас дахиад нэг хэдэн жил адах юм блэ. Chicago Bulls драфтын 4-өр Патрик Уильямсыг авч ирсэн санаж байна уу? Драфтын 4-өр штэ. Тэр тоглогч NBA-гийн баг гарааны ч тоглогч Патрик Уильямс байгаа штэ. Тий, зөвлөг гэж. Патрик Уильямсыг. Тэр гол нь Патрик Уильямстэй штэ тий маш өндөр гэрээ өгсөн. Үгүй харин тийм тоглоулахгүй жиж гэрээ өгдөг. Тэр бас л менежментийн багийн алдаа байхгүй. Ингээд алдаа араас нь ингээд алдаанууд л яваад байгаа Chicago Bulls баг. Тэрнээс Memphis-тэй битүүрийн ярьжсэн Memphis-тэй харьцуулах юм бол Chicago уучлаарай Америкийн хамгийн томоос 3 дахь том бод. Том эдийн засаг, олон сая хүн ам, эдийн засгийн чадах Chicago тэгээ түүх соёлтой бүх юмтай шүү дээ. Тэгэхээр ингээд менежмент сайн байж чадахгүй нэг чинь босч чадахгүй байгаагийн илэрэл байгаа даа байхгүй юу? Тэгээ өнгөрсөн хугацаанд авч ирсэн тэр тоглолчдод дандаа буруу баг. Тэгээ угаасаа энэ хоёрыг халах болсон тэр одоо юу гэдгийг сүүлийн цэг нь юу болсон бэ гэхээр Jaden Ivey сая нэг битээр өмнөх дугаар дээр ирсэн Jaden Ivey бэлгийн цөөнхийн талаар энэ бэ дэмжиж бодлого явуулах ёсгүй гэж зүйл хийснийхэд л Chicago Bulls баг түүнийг шууд хассан штэ багасаа тэр талаар өмнө ярьж учраас давтаж яриад яах вэ. Гэхдээ Jaden Ivey-г авсан солилцоо нь тэгээд саяны Jaden Ivey-г хассан үйл явдал нь юу вэ гэхээр багийн эзний хувьд за одоо бол энэ хоёр нөхрийг явуулъя гэж шийдвэр гаргахад хамгийн эцсийн цэг болсон гинэ. Тэгээ ингээ харахаар Jaden Ivey гэд нөхөр төр бас маш их юм хүлээлт байсан байгаа зү. Тий. Гүг одоо энэ олон сүүлийн үед одоо хийсэн трейдүүд одоо драфтлагдаад би драфтлж авсан тоглогчноос харах юм бол яг Jaden Ivey л айгүй ирээдүйтэй юм шиг харагдсан л баг та. За одоо энэ дээр л одоо ер нь бол босъё гэж бодсон баг. Тэгээд тэгсэн чинь тэр нэм байдал болоод төгсөж гин гэдэг чинь одоо фейл хэвчээ. Тэгээд Jaden Ivey юу хийлж байгаа яаж байгаа гол нь биш. Тэр хүн ямар вэ гэдгийг ерөөсөө судлаагүй, ажиллаа хийгээгүй гэсэн үг байхгүй. Detroit яага явуулсан тодорхой болчлаа шүү дээ. Энэ бас залуу тоглогч аваад үлдэхэл байсан. Гэтэ
тэд за энэ нөхрөөс салахгүй бол ер нь бол болохгүй юм байна. Ирээдүйд тэ янз бүрийн болох юм байна гэдгийг мэдсэн буу байхгүй. Тэгээ тэрийг очиж Chicago Bulls авцсан. Тэгээ тэрийг нь багаас ингээ хасах болно гэдэг чинь би багийн хийсэн байсан бол юу игээд байгаа юм бэ? Яагаад энийг мэдээгүй байгаа юм бэ? Хамгийн түрүүнд мэдэх хэрэгтэй зүйл байхгүй. Трейд болох. Энэ нөгөө нэг ямар бэртэлтэй, ямар зан характертай, багт яаж ямар байдгийг гэдгийг хамгийн түрүүнд асуух асуулт байхгүй. Тэгээ тэрэн дээр нь алдсан биз. ийм зүйл байдагаараа энэ зүгээр миний одоо бас жишээн дээр юу гэхээр Монголын дотоодын лигт, Саксны лигт Саксан дундаа байдаг хүн нөгөө нэг чөлөөт агентуудаа уулзахад ч гэдэг юм уу те босод нөгөө нэг Сакснаас гадна байдаг хүмүүсээс илүү давуу тал авдаг хгүй. Яг бол би нэг H&M мэддэг. Тэгээд Саксныхаа одоо дотор болж байгаа тэр тоогоон дотор болж байгаа хор нюансыг мэддэг учраас ингэж илүү ярилцаж чаддаг. А тэнгүүд энэ Карнишовас гэдэг нөхөр чи өөрөө лид хүн бохгүй. Тэгээд ерөөсөө тоглогч ахуудаа ерөөсөө Испани, Итали, Грекийн лигүүдээр Европоор л явцсан. Тэгээ энэ бид одоо хизээ сүлд орж ирсэн юм баггүй. Тэгэхээр би энэ үнийг бол тийм энэ бид дотор connection сайтай байсан гэж бодохгүй байна. А солилцоо 8 дээрээс нь тийм negotiation буюу хилцлийг сайн хийж өөртөө драфт ирэх авч чадахгүйсэн энэ хүний тэр нэг connection муутай холбоотой байсан болов уу гэж хувьдаа бодож байна. Connection сайтай хүн яаж солилцоо гэдгийг дэний энэ харуулдаг штэ. Зүгээр чөтгөрийг чамаагүй явуулаад драфт ихний дөргийг 4 ирэх авчдаг штэ. Тийм үстэй. Тэндээс бүх юмны нөгөө инфляц эхэлсэн штэ тий. Тэгэхээр чин ерөөсөө нөгөө аливаа юмд энэ тоогоон дотор байдаг хүн менежер хийх нь угаасаа чухал аахгүй тий. Тэгж чадаагүй л байна. Үйл ажиллагаа хариуцсан гол хүн. Тэгээд Chicago Bulls дахиад сэргэн босгол дахиад алах цохоод заа шинээр эхлэе гээл босч ин доо. За хотон том юм да. Тэгэхээр хотон жижигхэн байсан бол алидийн зарагдах дээр л тулж байгаа баг. Тэгээ ер нь бол шүү дээ одоо хоцрогдсон би нөгөө Lakers зарагдахад би ярьж байсан шүү дээ. Ер нь бол ийм одоо нөгөө гэр бүл эзэмшдэг нэгхэн хүн эзэмшдэг ийм багууд айгүй цөөхөн болж байгаа. Дандаа группүүд одоо ингээд юу тийм том корпорацууд одоо сүүлдээ орж ирж байгаа гэд тэгжээж энэ одоо нөгөө баг одоо багийн бизнесийг яаж явуулдаг шинжлэхдээ ирж байгаа гэд яг одоо Chicago Bulls-ыг бас оонроос ойл болцсон юм шиг. Одоо энэ байгаа оонор нь угаасаа нарийнаар алдартай шүү дээ. Тий, удчихж байгаа байхгүй. Тэгээд энэ бизнесийг цаашаа өргөнүүлэх ямар ч байхгүй бол нөгөө талаар чадамж байхгүй юм байна л да. NBA-гийн бизнес гэдэг чинь өөр одоо энэ нөгөө цахим ертөнцийн хөгжлөд байгаа платформын өрсөлдөөнүүдэд дагаад NBA-гийн бизнес чинь өөрөө бас сүүлийн жилүүдэд пуужиндаад байгаа байхгүй. 13 жилийн өмнө л 2 тэрбум доллар ярддаг байсан энэ лиг чи одоо ингээд Amazon хэдэн тэрбумын дийл хийснийг бид нар мэдэхгүй шүү дээ. Хичнээн тэрбум доллар. Тэнгүүд багийн үнэлгээ чинь харалдаа нөгөө хуучин NBA-гийн бизнес нөгөө Portland ийдсэн мөлөө. Би буруу санааг бол Houston ийдсэн мөлөө. 70 донд багийг нөгөө их нэртэй бэлэг болгож 2 сая доллараар авч худалдаж авч өгчээсэн ч их нэртэй бэлэг болгоод шүү дээ. Тэр үед ч юм бол нэг бэлэглэг ч юм уу гой багийн эзэн бай гэдэг тийм нөгөө амбиц нөлөө чухал байсан. Гэтэл одоо энэ чи яагаад энэ бизнесийн группууд орж чинь хин ч өөрөө маш том мөнгөнд үнэтэй бизнес болчиход байгаа. Нэг баг нь 6-аас 10 тэрбум доллараар хэмжигдэн тэрнийг давсан хэмжээний орлогыг 10 жилдээ олно гэдэг чинь юу гэхээр энэ өөрөө NBA гэдэг чинь өөрөө маш том бизнес болчиход байгаа учраас хүмүүс дангаараа чадахгүй группууд нийлж баячууд нийлж орж ирээд байгаа. Тэгээд бас одоо хоцрогдож байгаа яг чиний хэлдгээр санал нэг байна. Хоцрогдож байгаа багуудын нэг нь Chicago Bulls болж байна уу да. Гэхдээ одоо домог Chicago Bulls юм да одоо өөр яалтай байлаа үеийн үед л байж л авах. Chicago хот бол эзэж одоо Memphis шиг би Bulls-ыг алдахгүй. Хизээ нэгэн цагт босч ирэх нь тодорхой. Гэхдээ яг ингээ харах юм бол бас л сүүлийн 10 жил явчлаа. Танкинг. Зарим багууд энэ танкнаас буумаар байна шүү дээ. Танк чинь бензингүй болчиход явахгүй байгаа чинь танкнаас буумаар байгаа байхгүй. Тэгэхээр чинь Түлж танк түрүүний юун дээр танкинг гэж юу гэсэн үг юм бэ гэд бид нар хоёулаа ярьдсан шүү дээ. Хараа гэдсэн шүү дээ. Танкинг гэдэг чинь ер нь бол ингээ пүүлийг танк гэж нэрлэдэг байсан байна л да. Дээр үед уусаач одоо ч пүүл танк л гэдэг л дээ. Тэгээд тийш ингээ шумбиж орохыг синкэнэт юу лээ танк гэж ярьдаг юм. Синкэнэт танк ч л. Тэгээд чинь гэрэнтэд байгаа. Тэгээд ер нь шумбиж ийна л гэсэн үг доошоо.
гэсэн үг юм байлээ ш. Тэрнээс гаралтай. Тэрнээс тэр empty tank bank бол биш үү те? Тийм бол биш юм байл ш. За. Битүүрийн ярилцах сэдв энэ хөрөд өндөрлж гин тэгээд энэ удаад ч энэ гэрэл гэгэтэй зүйл ер нь яруу ярьсангүй дандаа л хар бараа баггүй зүйл. Гэхдээ бид өөр айлуулах мэдээж хөшигний ард болж байгаа нюанс уус төрийг бизнесийг ярихыг хичээд байгаа. Гэхдээ плей-офф хэлэхээр бид өөр мэдээж тоглолтуудаа болж байгаа талбай дээр болж байгаа үйл явдлуудаа өөрсдийн зүгээс дүгнэх болно. Game Point podcast үргэлж хамт байдаг та бүхэнд баярлалаа. Бид хоёрыг дэмжиж байгаа subscribe дараарай гэж хэлмээр энэ дээрэс нь Game Point podcast-ыг та бүхэн Premier Sport 1 сугаар энэ удирдал дуустал 5 гараг болгон хүлээн авч үзээрэй. Мөн YouTube channel дээр Game Point Mongolia хуудсыг subscribe дараарай гэж хэлмээр байна. Game Point podcast-ийн ерхий ивент тэтгэгчээр social pay болон joint movement колкозом энэ ажиллаа. Эх 7 хоногийн цаг дээр уулзлаа баяртай үзэгчтэй.